Зүүн бүр бороо ордогч Улаанбаатар хотын энхүү эрсдэлд бэлэн бус хэвээр байна. Өнгөрсөн шөнө орсон бороотой холбоотойгоор нийслэлийн онцгой байдлын байгууллагад 30 орчим дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлагын олонхийг орон сууцны байрны Б1 давхар буюу авто зогсоол усан давтсан дуудлага эзэлж байна. За үзэгчдээ бид Баянгол дүүргийн 26 дугаар хороо нарны хорооллын уртлын 34 дугаар байрнаас мэдээлэл хүргэж байна. Тэгэхээр урд шөнө орсон бороотой холбоотойгоор байрны автомашины зогсоод усаар дүүрсэн байсан. Орчин суугчид өглөөний 5 цаг 30 минутанд энэ талаар мэдэж онцгой байдлын байгууллагад дуудлага өгснөөр онцгой байдлын байгууллагын 9 цагийн орчимд ирсэн гэвч захиргааныг салгах ажилтай холбоотойгоор ус саруулах ажил дөнгөж саяхан хийсэн байна. Яг одоо та бүхэн ус саруулж байгаа нөхцөл байдлыг харж байна. Битүү бүр нуур шиг ус байсан. Ерөөсөө нарны хороол руу ч орох боломжгүй байсан. Тэгээ битүү ус байсан. Тэгээд ирэхэд л ерөөсөө л орох ямар ч боломжгүй. Бүр ингээ машин бүтэн далдарсан. Машин ч харах боломжгүй. Онгойлох ямар ч боломжгүй. Тэгэл онцгойхын дуудлага өгсөн. 2 цаг гарны дараа ирсэн. Тэгээ дүнгис сая л одоо та хэдийг ирсний дараа сорж эхэллээ. Тэгээд буугаад ирсэн чи ерөөсөө айл хэдийн дүүрсэн байсан. Өмнө жилд орж исэн өмнө нь 2-3 удаа орж исэн 2-3 жилийн өмнө. Тэгтээ ингэж өндөр төвшөнд ерөөсөө орж ирж байгаагүй байхгүй. Дотор 6 машин байгаа. 6 машин зургуулаад ер нь живцэн харагдчих. Нийслэлийн төвийн 6 дүүрэгт үерийн эрсдэлтэй ус тогтдог 103 байршил байгаа гэх судалгаа бий. Эдгээрээс нийслэлийн онцгой байдлын газраас 41 байршилд том оврын помп байрлуулжээ. Өнгөрсөн шөнийн байдлаар бол 38 байршил дээр ус тогтсон гэсэн мэдээлэл бол онцгой байдлын байгууллага дээр бол ирээд нэвтрэгдээд байна. Үүний одоо 15 байршил дээр нь одоо тухайн бэлэн байдалд байсан 19 мот помп гарч одоо саруулах ажлыг зохион байгуулж. За ерөнхийдөө бол иргэд олон нийтэд анхааруулж хэлэхэд бол одоо орон сууцны барилгууд дээр, орон сууцны Б1 давхрууд дээр Б1 зойрын давхруудад ус их орох тохиолдлууд гарч байгаа. Сууц амжлагчдын холбоод бэлэн байдлаа хангах шаардлагатайг алтныхан онцлоо. Мөн өнөөдөр өглөө бурайд сурын харваа эхлэх байсан ч сурын талбай усан давтснаас усыг сорулж дуустал түр хугацаагаар хойшилсан юм. Энэ мэт ус тогтсон байршлуудад геодез усны барилга байгууламжийн газрын 110 хүний бүрэлдэхүүнтэй 9 баг 45 машин механизмтай ажиллаж байна. Гэвч ганц шөнийн бороо Улаанбаатарчуудыг 3 жилийн өмнө болсон үерээс сургамж аваагүйг, бэлэн байдлаа хангаагүйг илчлэлээ.